Юу. Энэ могооч юм бас амар хүүтэн юм байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр бид маш сонирхолтой газар ирсэн байна. Энэ бол Зайсанхийлын 7 давхарт байрлах зүйл авамжлаа. Тэгээд амтнаар хүрээлэгдсэн маш олон гоё шувуудтай аквариум, ширээтэй, одоо энэ доогуур жишээлбэл загаснууд байна. Гүрвлүүд, аалз, могоо гэх мэтчлэн сонирхолтой амьтдыг цуглуулсан давамж байгаа. За тэгээд өнөөдөр хэдүүлээ үлефон болон микроскопны тусламжтайгаар эднэд байдаг жижигхэн могооны арьсны бүтцийг хамтдаа харцгаая. Гүнгөт могоо гараад ирлээ. За могоо маань ирсэн. За энэ одоо ингээд ийм нэрийн ширхгийн бүтцтэй. За энэ нурууных нь гоё юм байна. Одоо за энэ сүүлнийх нь дотор талыг энэ могооч бас амар хүүтэн юм байна. За тэгээд эн чинь ингээд гууждаг арьс гэдэг юм. Тэнгүүд яг могоонууд чинь ингээд өөр шиг хэлбэртэй арьсаа шууд ингэж гуужиж үлдээгээд шинэ арьс хүн төлчилж гаргадаг бас сонирхолтой амт юм шүү. За айгу булчинлаг бүх биеэрээ л булчинлаг юм байна л да. Зөөлөн ингээд хөрвөл яах вэ? Бүтэн хүүтэн. Яараа хүүтэн гэхдээ. За одоо энэ яг эзний хэсгийг харчмаар их юм. За энэ арай хөдөлт юм шүү. Ингээд энэ хоорондоо харсан уу? Энийг хоорондоо хөдлөөд ингээд ширхгээс бүтцтэй. За ер нь бол үнэхээр могооны одоо хевлэр явагчдын арьсны бүтэц, биеийн бүтцүүд нь бол үнэхээр гайхамшигтай, сонин, содон. Тэгээд одоо яг энэ бол байгалийн одоо жинхэнэ төгс бүтээл гэж хэлж болох юм байна тий. Энэ арай шүү дээ. За тэгээд маш гоё сонирхолтой амьтдтай. Тэгээд гоё хоол гардаг тий. Хурж ирээд хоолоо идэнгээ янз янзын амьтдыг ирж хараарай. Энэ бол зүйл авамж байла. Стейк хаус.